тодорхой тийм төслүүдээр яг ногоон байгууламж өнөөдөр ингээд хүмүүсийн манай мэрэгжлийн хүмүүсийн одоо санал тийм энэ ингээд аваад өчигд өнөөдөр ногоон байгууламж бол ламтрон хэмжээ ногоон байгууламж болно. Тэгэхээр авчихсан. Хоёрдугаар хавцар төдийг явуулдаг байсан. Одоогчдын хавцар. Тийм тодорхой бодлого байхгүй. Шинэ ганцхан шиг хүмүүс ярьж штэ. Хотын хэмжээнд ганцхан ажилтан энэ байгууллагыг тавьсан. Дүүргүүд мэрэгжлийн аль мэрэгжлийн байдаг. Тэгэхээр яаж ногоон байгууламжийг хэрэгжүүлэх одоо хэрэгжүүлэх хялттай байж явах вэ? Тэр ногоон байгууламжийг яг бид нар одоо өнөөдөр тэгэхээр улаанбаатарын амоохон хэмжээнд одоо бодлогын нэг байна шүү дээ. Энийг бид нар төлөвлөлтөд аюул зөв хийх хэрэгтэй. Хэрэгжүүлэлтээ зөв явуулсан, хялтаа зөв тавьсан гэсэн ийм юм өнөөдөр сайн ярьлаа. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь бид нар тэр оронтой шинээр бий болгоод төрийн аппаратыг анхаарлахаас илүү одоо яг өнөөдрийн улсанд оролцсон одоо орц хэмжээг байгаа төрийн ус байгууллага мэрэгжлийн холбоодууд яг энэ талаар мэрэгжлийн аж ахуйн нэгжүүдэд холбоодод энэ үйл явуулах зүйтэй юм аа гэж ярьцлаа. Тийм байна. Харин би бол тэрийг бол аягуулсан гэж байгаа. Ер нь бол цааш тийм ганц шүүхийн талбай биш. Одоо энэ хауу гэдэг ер нь сүүлийн үед бол яг сэтгэл өгж байгаа юм бол замын ажлаас болоод барилгын ажлаас болоод замын тараас усан модыг маш их олдож байна. Барилгын талбайд орсон модыг бол ерөөсөө 40-50 жил болсон модыг маш ихээр олдож өгсөн шүү дээ. Цаашдаа бол энийг бол бид тийм марийн хялтанд оруулах ёстой. Үнэхээр зайлшгүй шаардлагаар тэр замын тараас орсон модыг олдохоор өөр газар тэр компани одоо тодорхой хэмжээний 3-аас доошгүй мод гэдэг юм, 10 мод гэдэг юм уу тийм тодорхой тоогоо тэрийг тавьчихсан. Харин тэрийг 3 жил ажиллах хэрэгтэй. Ажиллаад хотод хүлээлгэж өгөх хэрэгтэй гэсэн ийм норм тийм ийм стандарт тогтоох шаардлагатай байна. Энэ бодлогоор бол бидээс ярилцах тодорхой шийдвэр гаргана гэж ингэж бодож байна.